Амлалт бүхний цаана хариуцлага дагдаг гэдгийг, ачлал бүхний цаана хүндэтгэл илэрдэг гэдгийг, амьдрал гэдгийн утга нь хайрандан оршдог гэдгийг, аз жаргал гэдгийн үндэс нь гэр бүл байдаг гэдгийг, амьдралд нохлууж сөгдөгтөөж бүү март, амжилтанд ташуурч хадуурхтаач бүү март, жаргалд умбан сэнгэгтэйч бүү март, зохио буулган ганцаардахтаач битгий мартаа. ТV нэмтлүүсээр суугаад тааруулсан байгаа үзэгч та бүхэндээ цоо шинхэн нэгэн нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр үзэгч та бүхэн маань сайн мэдэж байгаа сүүлийн жилүүдэд ялангуяа залуу гэр бүлүүд бол он удаан жил амьдарч чадлагүй, хоорондоо таарахгүй, тохирохгүй, хайр нь хүрсэн гэдэг шалтгаанаар бол одоо залуу гэр бүлүүд маань салах, үүнийгээ дагаад бол одоо бяцхан үрс маань өнчирч хоцрох нэг ийм санаа чилээсэн асуудлууд бол одоо бидэнд маш их тулгардаг болсон. За нөгөөтэйгөр бол ээж аавдаа хайртай дотны хүмүүстэй хайртай гэж хэлж чадлагүйгээр бол дараа нь харамсах ийм тохиолдлууд зөндөө гардгийг бол ялангуяа бүтгэгч миний эргэн тойронд бол байдаг найз нөхдүүд, хамаатан садан, ажлын хамт олнууд бол байдаг юм а. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бол цоо шинхэн дугаараа танилцуулахад бэлэн боллоо. Тэгэхээр энэхүү нэвтрүүлгийн маань нэр бол хайрын гэр чимээхийн маш сайхан нэвтрүүлгийн бол одоо танилцуулах гэж байгаа таатай байна. Тэгэхээр энэхүү нэвтрүүлэг маань бол хайртай дотны хүндээ хайртай шүү гэж хэлээд гинтийн байдлаар бол одоо хайраа илчлэх, тэр хүнд баярлаж талархаж явдгаагаа илэрхийлэх бол ийм сайхан хайр гэрэлтсэн нэвтрүүлэг юм байна. Тэгэхээр ТV нэмтлүүцийн хамт олонны зүгээс бол ТV8 Mongolia пэйж хуудсан дээр энэхүү нэвтрүүлгийнхаа зарыг бол түгээсэн байгаа. Тэгээ энэхүү нэвтрүүлэгт маань оролцох хүсэлтэй залуучууд, бүсгүүчүүд, эсвэл бол ижээ аавда хайртай гэдгийг хэлэх гэж байгаа нэг энэ залуучууд, бүсгүүчүүд маань, хүмүүс маань, үзэгчд маань бол одоо бидэнд лөө хандаж одоо захидал ирүүлснээр бол бид энэхүү нэвтрүүлгийнхаа оролцогчдыг бол одоо хүлээж авахар болсон одоо ийм шийдвэр бол гарсан юм а. Тэгэхээр манай телевизэд бол энэхүү нэвтрүүлгийн зар төгснөөс хойш хамгийн ихний оролцогчоор оролцох саналтай нэгэн залуугаас бол ТV8 телевизийн хайрын гэрч нэвтрүүлгийн хамт олон гэсэн хаягдсан юм захидал бол ирсэн байгаа. Тэгээ энэхүү хүсэлтийг нь бол үзэгч та бүхэндээ уншаад өгье гэж бодож байна. За ТV8 телевизийн хамт олон гэсэн хаягтай. Сайн байна уу? Намайг Гомб Равдангийн Батбаяр гэдэг. За би өөрөө хайртай бүсгийн ундрмаадаа зориулан танай телевизийн пэйж хуудсанд зарлагдсан байсан хайрын гэрч нэвтрүүлэгт оролцож түүндээ хайртай гэдгийг хэлж гэрлэх санал тавих гэсэн юм а гэж. За ямар гоё зөрөгтэй шийдвэр гаргасан бэ? За учир нь тэр минь миний амьдралд учирсан гайхамшиг аз жаргал минь юм а. Тэр минь тун удахгүй надад өрийг минь төрүүлж өгөх гэж байгаа гайхалтай бүсгүй юм. За вау, мэдээж тун удахгүй бол одоо энэхүү захидал үтсэн залуу болох. За Батбаярын маань гэргийн бол удахгүй бол одоо өрийн зуулаа үнэрлэх гэж байгаа нэг юм сайхан мэдээллийг бол биччихээ. Тэгээд төрөх хугацаанд түнд өгсөн учраас төрхөөс өмнө амжиж түүнийг маш сайхнаар баярлуулмаар байна. За танай хайрын гэрч нэвтрүүлгийн анхны оролцогч болох байх гэсэн итгэл найдвар дүүрэн хүлээлттэй байна. Хүсэлтийг минь хүлээн зөвшөөрнө. Хүсэлт гаргасан Батбаяр гэсэн байна. За ямар ч тач маа нэвтрүүлгийг зорин өөрийнх нь бол одоо шийдвэрээр зориг гаргах энэхүү нэвтрүүлэгт оролцох шийдвэрийг гаргасан Батбаяртай ямар ч үсэн бидэнд захидлвцэнд бол баярлаа. Тэгээд энэ дээр бол холбогд утасны дугаараа бичсэн байна л да. За энэхүү утасны дугаараар нь бид бол одоо залгаж ТV8 плюс дээр ирээд уулзах боломжтой эсгийг нь бол асууя. За хэрвээ тэрээр бол оролцох хосноо мэдх юм бол одоо ямар ч тач чин хүсэл нь учраас бол одоо бидэн дээр яваад ирэх байхаа гэж бодож байна. Тэгээд түүнлөө залгаж нэвтрүүлэгт оролцогч болох хоор болсныг нь бол бүгд ямар ч үсэн дуулгая гэж бодож байна. За. Банаа. Батбаяр мөн үү? Тийм ээ. Өдрийн мэнд Батбаяр. За, хэмээлээ. ТV8 телевизээс ярьж байна. За. За, сайхан амарч байна уу? Сайн байна. Сайхан гэж байна. За, манай телевизийн хайрын гэр чимээх цоо шинхэн нэвтрүүлэгт оролцох хүсэлтэд илэрхийлсэн захидал ирүүлсэн байна. Тийм. За манай нэвтрүүлгийн баг хоорондоо ярилцаад за тэгээд өөрөө чинь бол одоо хамгийн анхны оролцогч болгоё гэдэг шийдвэр гаргаж залгаж байна. За сэтгэл ямар вэ? Хүлээлт байсан уу? Байна. Байна уу тий? За өөрөө боломжтой бол 2 цагийн дотор ТV8 плюс дээр хүрэлцэж ирэх боломж байна нөхөө. Байгаа нөхөө. Яваад очив. За энэ захидлаас уншихад бол одоо эхнэр ундар маань бол
төд удахгүй ер нь өрийн зулаа өнөрлөх гэж байгаа учраас бас маш яарсан байдалтай захидлыг бичсэн байна л да. Тэгээд бид бас энэ төслөө өөрөө чинь одоо энэ яарсан байдалд харгалзаж үзээд маш хурдан хугацаанд өөртөө чи ярилцаж тохиролцоод баярлуулъя гэсэн ийм шийдвэр төрсөн юм аа. Маш их баярлалаа. За тэгвэл 2 цагийн дотор ямар ч үсэн TVNet телевизийн байран дээр хүрээд ирээрээ тэгээд манай баг хамт олонтой ярилцаад энэхүү нэвтрүүлгийг хэрхэн явуулах уу, яг яаж эхнэртэй гинтийн бэлэг барих уу гэдгийг чинь бүгдээрээ тохиролцоод өгөө. За тэгье. За тэгвэл удахгүй уулзъя. Баярлалаа. За тэгэхээр манай нэвтрүүлгийн оролцогч Батбаярын маань тухайд бол маш их баяртай байх шиг байна. Тэгээд ямар тач өөрийнх нь одоо энэ чин хүсэл нь эхнэрийгээ баярлуулах гэсэн юм а гэсэн чин хүсэл нь биелэхэд бол нэг алхам ойрцсон бас маш их баяртай байх шиг байна. Тэгээд би төхөн бол одоо Батбаярыг ирэхийг хүлэнгээ. За бас өөрсдийнхөө бэлтгэх ёстой зүйлүүдийг бол биелдэнэ. Тэгээд үзэгч та бүхэн маань энэхүү хайр гэрэлтсэн. За тэгээд энэ нийгэмд одоо сөрөг үр дагавруудыг авчирж байгаа залуу гэр бүлүүдийн салалт одоо хүүхэд өмчлөлт гэдэг асуудлын эсрэг хийгдэж байгаа энэхүү нэвтрүүлэгтэй минь хамт угаар ингээд Батбаярын маань гэргийг одоо хэрхэн яаж ямар төлөвлөгөө боловсруулж ямар байдлаар одоо гинтийн бэлэг барихыг бол одоо та бүхэн маань тун утахгүй харах болно нэг нэвтрүүлэгтэйгээ хамт угаарай. За хэсэгхэн хугацааны дараа бүгдээрээ Батбаяртайгаа уулзсан байдлаар бол үргэлжлээд уулзцгаая. Уг нь тэгэл мэддэхгүй үнэхээр л гой баярлуулж чадвал одоо нэвтрүүлэх гол зорилго байна тийм. Нөгөө нэг залуу маань хэлээ. Залуу хэлээ. Манай Оо за юу үүдэн дээр ирсэн байгаа шууд ороод ирэх үү? Баруун эргээд ороод ирдэг үү? Тийм за. За ирсэн байна гинэ үүдэн дээр ирсэн орж ирж байгаа шүү. За нөгөө сонгогддог астай залуу маань ч орж ирж байгаа шүү та. За сайн байна уу? За сайн байна. За юмнуудаа яриад. Тэкэн юмнуудаа санаа. За хайрын гэрчгээд нэг нэвтрүүлэг TVNet телевиз санаачилсан юм а. Тэгээ ер нь бол одоо хайр сэтгэлээ илэрхийлдэг те. Хайртай өндөөдөө сайхан хайртай гэж хэлдэг. Тэгээ нэвтрүүлгийг одоо залуу усууд маань гоё доктортай удаан жил нас эцэслээ сайхан одоо юу гэдэг хамт угаасаа аав ээжүүдээ гоё гэртийн байдлаар хайртай гэж илэрхийлдэг угаасаа бүгд ямар ч үсэн хэлүүлээгээд тэгээ зараар бол ямар ч үсэн хүсэлтэй болсон байсан тийм үү? Хүсэлтий чинь бол одоо ингээд бид нэр уран бүтээлийн багаараа ярилцаад энэ залууг бол оруулъя гэдэг бодлоор боллоо. Тэгээд оролцохоор болсон байдлын сэтгэл бас яваад. Сэтгэл бол маш өндөр. Нэвтрүүлгийн хамгийн анхны оролцогч залууг Гомбор Авдангийн Батбаяр гэдэг юм а. Тэрээр бүгд найрамдах Солонгос улсад бүтэн 7 жил хөдөлмөрлөж байгаад ирсэн аз жаргал амьдрал ахуйгаа зохицлох гэж байгаа нэгэн залуу лээ. Хайртай гэргийн тун утахгүй нуган мөрөгийн төрүүлэх гэж байгаа хэмээн түүнийхөө нүдэн жаргалаар бэлдсэн юм лээ. Бас удахгүй төрөх гэж байгаа гэдэг чинь одоо тийм ээ. Бид нар бол газ одоо энд бас маш их тийм судалгаа бэрийн бол орно шүү дээ. Одоо яаж баярлуулах, яаж өргөцөөр баярлуулах гэдэг нэг тийм асуудал бол орно л доо. Тэгээд ямарс одоо эдгээр нэвтрүүлгийн зүгээс одоо энд нэг ингээд ерөнхий нэг яаж баярлуулах вэ? Аннотац дараатаагаар яаж ерөнхий төлөв баярлуулах вэ? Тэгээд энийг хэлсэн. Тэгээд хамгийн гол нэг уг хүндээ бол ерөөсөө мэддэгдүүлэхгүйгээр яг энэ төлөвлөгөөний дагуу тийм ээ одоо энэ чинь олон хүмүүс оролцож байгаа шүү дээ. Тэгээ одоо жишээл ингээ машин ирээ зогсоход нөгөө цаанаас гарч ирэх хүмүүс маань яг хаана зогсох уу, машин хаана зогсох уу, тэн дээр одоо зурлаач нар одоо хаана байрлсан байх вэ гэдэг юм уу. Ийм юмнуудаа бол маш сайн хэдлээ төлөвлөлөө. Гол нь нөгөө хүндэлдэг тэр ресторанд орон ортол ямар ч сэжүүр авахгүй байцлж чадвал тэгэл. Бид Батбаярын хүсэлтийг хүлээн авснаар түүний хайрыг хайртай бүсгүйд нийлжлэх торгон мөчийн гэрч болохоор аялалтаа инхүү хамт гарч байна. Мэдээж бид гинтийн бэлэг өрж санаандгүй байдлаар баярлуулах гэж байгаа нь сэтгэлд нь хизээж үл мартагдахаар тод томроонаар үлдэхлээ. Бид энэ удаад хэрхэн баярлуулахаар бэлдсэнийг үзэгч та бүхэн тун удахгүй хүлээн авч үзэх болно. Нэвтрүүлэгт оролцогчоор сонгогдсон ерөөсөө ийм одоо чамд ганц л даалгавар байгаа байхгүй. Тэр нь яах юм тэр чи нэвтрүүлгийн яг төгсгөл дээр тоор одоо TVNet телевизийг үздэг энэ хайрын гэрч нэвтрүүлгийг одоо үзэгчтэй өмнө бол орон даяар одоо хизээж салж хагцахгүй маа насан эцэслээ энэ хүнтэй хайртай байгаад ингээд энэ хайраасаа дэлбэлвсэн ийм сайн амьдралыг босож бүтээх юм а гэдэг амлалтыг өгсөн. Тэ. Энэ амлалтыг зөвшөөрч ивэл тэгээд энэ зөвшөөрч.
Тэг бас эргээд нөгөө хариуцлага гэсэн юм байна л да тийм ээ. Түрүү одоо бас уцаар ярьчаад ирж байгаа хооронд бол бид гурав бас нэлээд ярилцлаа. Иймэрхүү байдлаар шийдвэл яасан юм бэ гэх тийм ээ. Тэгээ цаг минут бол маш нарийн байх хэвээр. Тэрэн дээр хариуцлагатай байх хэвээр. Тэгээд хамгийн чухал асуудал бол маш нууцлалтай байх хэвээр шүү дээ. Тэг одоо ингээ юмнууд ойлгомжтой болсон бол ажилдаа гарах үү тийм. Зэ амжилт хүсье. Ажил. За амжилт. Оролцогч Батбаярын эхнэр Ундрмаг гинтийн байдлаар баярлуулахаас өмнө төөрөгдөлд оруулахын тулд бид бяцхан хуйлдсан юм а. Нэвтрүүлгийг сонирхолтой болгох үүднээс бид Батбаяр болон түүний гэргийн хоёртой бяцхан маргаан өрнүүлж гүтгүүлэхээр нэгэн бүсгүйтэй өгсөн тохиролцсон байгаамаа. Нэвтрүүлгийн жүжигчийн бүсгүй одоо Батбаярын машин руу орж сун сюрприз барих газар руу зургийн багийг төрүүлж очиулахын тулд Батбаярыг зогсоол дээр машин шүрэгчгээд зугтсан хэмээн гүжирдэж цаг авах ёстой байгаа. Ингээд тэрээр ажилдаа орлоо. Мөрөгчөө ярихчгүй те шууд явуулсан байгаа байхгүй а? Бичлийн нөхдөр ч юм аа. Тийм маань нөхдөр байгаа одоо тэр юуны талбай ордны арж хажуудалд маань хөрнийг газар ажиллаад. Одоо тийш явдмаар байна. Одоо шууд очив. Нэг уулцсан аа. Тийм. Сони юм аа. Одоо бүх байранд нь байгаа ахгүй юу хамгийн гол. 1080 гэсэн нэг королыг мөн байна уу? Мөн 1080-ыг кроллоо чинь хэвчтэй. Тий. Би энэ камерын чинь шүүгээд бүгдийг гаргаад ирсэн шүү дээ. Тэр нь угаасаа байгаа. Ороо намайг ажиллахаас өмнө 8 мөнгөөр төсөлж байгаа. Ямар ч тач бид нэвтрүүлгийн жүжигчин бүсгүйг Батбаярын машинд суулгаж их нэртэй баг зэрэг муудалцуулан байдлыг улам дэвшүүлдэг амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Харин одоо хайраа илчлэхээр бэлдсэн ресторан руугаа бажигдахгүй бол горьгүй. Одоо ч машин гоё юм болж байгаа да. Тэгээд бүр амар Бид дээр нь саргаар. цогтж байгаа юм шиг алга болсон байгаа байхгүй. Олохгүй гэж бодоагүй үстэй. Би замын цагтаач таньдаг хүн байгаа заяа. Чамаа зүгээр шүүгээд одоод гаргачихж байгаа байхгүй юу? Хөшлөн байж ах чинь тэгж болохгүй шүү дээ залуу хүн гэж. Би хэвээр нэг Өөрөө мэдээгүй гэж үгс үг. Чи өөрөө ингээ машин мөрөгцсөн мэддгүй юм уу? Яагаад мэддгүй? би ажил бичлэг хийсэн байгаа юм байна. Тэг одоо тэгээ маань нөхөр энэ ажлынхан нь өөрийнх нь машин хийж тэр ажлынхан машин. Тэр нь одоо ингээд янзлуулж үгээд бөө хүчнээ хэд хоног. Тийм амар болсон маа. Тий, бүр урдлын көбөр мөбөр байхгүй. Бүр амар дураа ицсэн. Өөч модсон явж байгаа юм байна. Тэгээ юу яач? Би одоо яаж Энэ тайлаар явчих юмгаар. Дэлгүүр нөрийн тэрнгүү тойроод. Бүх кадраа шүүгээд бодлоо. Тэгээ би чамаараа ярьсан шүү дээ. Ингээд ийм юм болсон. Ингээд тийч ерөөсөө бүр хүн баг юу мэдэхгүй. Тэгэл явж байгаа хүн өчнөө 2 хоног хил ам хэрүүл уралтай явж байгаа тийм. Ярьч болно шүү дээ. Тэгсэн үннээ хүлээд. Тэгэд гадаа хүрээд ирлээ. Одоо орж ирэх байх. За Батбаярын бүсгийн Ундрмаа маань нилээд бөхөнцөн харагдаж байна. Одоо түүний төсөөлөөчгүй байгаа мартагдчихгүй мөчийг түүнд бэлгэлцгээе. Гол оролцогч болох Батбаяр маань өөрийн найз бүсгүй өөрийн гэргий болох Ундрмаатайгийн хүү ресторанд бол орж ирээд байна үзэгчтэй. Тэгэхээр одоо бол үнэхээр учраа болохгүй байдалтай байгаа. За ямартайч бүгдээрээ бол энэ хүү сайхан өргөл мөчийн хайр их нь гэрч болж байгаад бол үнэхээр их сайхан санагдаж байгаа гэж бодож байна. Хайрлсан сэтгэл зүрхэн итгэлээр жигүүрлэн хүлээж хатангой төрхөнд чинь дурлан хүлээн хазаргой чинийхэн сэтгэлийг өгтөнхөн хүлээн хайр хүссэн орилгоор чамааг л хэмээн хүлээнэ. Бодол зүйд болон амьлах үед сэрэх бүрийдээ хүлээн борхон зүрх сэмрэх тусам итгэл горилгоор хүлээн болох үгийг нь ч мэдэхгүй болцоотой юм шиг хүлээн ботхон алган нүдэндээ хайрын нүлэмстэй хүлээнэ. Намар навчсан гадах сэтгэлмэн зунаараа л хүлээн насан хүртэл болоход итгэлмэн залуугаараа л хүлээн нар мадах бүрийд дотроо гэгээ татуулан хүлээн намайг байхгүй болоход дурсамжмын чам хүлээнэ.
Тийм ээ үзэгчдээ энэ бол TVNM Plus-с эрхлэн хүргэж байгаа хайрын гэрч нэвтрүүлэг байлаа. За сайн байна уу? Би сайн уу? Хайрын гэрч нэвтрүүлгийн маань гол оролцогч болох Батбаяр болон Ундрмаа хоёр маань бол ирж байна. Тэгэхээр TVNM Plus-с эрхлэн хүргэж байгаа хайрын гэрч нэвтрүүлгийн маань зар бол TVNM Mongolia пэйж хуудасаар бол одоо үзэгч та бүхэндээ хүрсэн байгаа. За хамгийн анхны саналыг бол манай оролцогч Мондаг залуу Батбаяр маань бидэнд тавьсан байгаа маа. За сэтгэл ямар? Маш өндөр байна. Сая машинд нэлээ хэрүүл болов. Бөө юм боллоо шүү дээ. Юу яриад байгааг их нэртээ хотлоо хэлсэн болоод одоо тэгээд найз дээрээ байна гэж хотлоо ярьсан. Нөгөө манай хүн чиргэлж одоо балахна шүү дээ. За Ундрмаа гайгүй. Зүгээр. Зүгээр. За сайхан төлөвсөж ирсэн. Сайхан урт дэвс авч. Мамаа зүгээр үстэй. Зочирсан баг тийм ээ. За тэгэхээр TVNM Plus-с эрхлэн хүргэж байгаа TVNM Mongolia пэйж хуудасаар анхны заран тарагдсан хайрын гэрч хэмээх хайртай хүмүүстэй хайртайгаа хэлж халуун дотноор амьсгалыг бүрдүүлж байгаа залуу гэр бүлүүдийн салалтын эсрэг хүүхэд өнчрөхөөс сэргийлсэн эсрэг энэ утга санааг илэрхийлэх гэсэн энэ ажилд бол хувь нэмрээ оролцсон нэг нэвтрүүлэг бол хамгийн анхны оролцогч нь болж сэтгэлээс бол Сэтгэл маш их өндөр. Маш их цочирдлоо. Сая жишээ нь нэг одоо Чингэлтэй дөрвийн 5 дугаар ороноос наашаа тэнгисээс одоо наашаага явах гэж одоо юу бол одоо Төмөл юм болсон. элдэн хүн зайш гаргацсан уу гайгүй. Нэвтрүүлэг охин бахан загнаад. Би нэвтрүүлгийн охноос уучлалцгүй. Уучлаарай. Айгу мухаш гаргацсан. За тэгэхээр манай Ундрмаагийн ямархуу хайш гаргасныг бол үзэгчтэй охин маань бас одоо их орон даяар үзэх баха. Тэгээ ямар ч байсан манай хоёр найзын үүссэн сайхан ариун байх болтгой зөөгчөө. Ингээд яг одоо бидний торгон мөч бол бидний урд ирж байна. Тэгээд Батбаяр маань их нэртэй хайртай гэдгийг илэрхийлж энэ хүү сүүн мөгжийг гардуулахад бэлэн болсон байна. За зөрөгтэй өгөөрэй залам. Адагчаад үгүй. За хайртай маш хайртай шүү гэ. Насан турш минь хайна байгаарай гэ. Наттай гэрдээс их хайрлах гэж байна. Зөвшөөрч гинөө. Зөвшөөрч. За бүгд зүүжгээ. За бүгдээ хоёр хосынхон амьдрал цаашдынх нь одоо ажил үйлс хүний амьдралын бүхэл зүйлсэд нь сайхан халуун алгад ашиглалтаар аз жаргал ирүүлэх сайхан бүхнийг хүсэн өрөөцгөөё. За, тэр камер руу гарчээ. Энэ зүйлийг яг энэ мөчийг бол маш удаан хүлээсэн байгаа шүү дээ. Тэгээд Монголд бас байхгүй байж байгаад ирсэн. Тэгээд насны гантай уулзахаар ямар ч сан маш гоё юм гэдэг санал тавья гэж. Ер нь аягүй их бодож явж исэн. Тэгээд тэгсэн та телевизийн фэйж уулзаар тийм явж идэв. Тэгээд захидал явуулсан. Яг тэр залгадаг өдрөд би бүр амар шокнд орсон. Ямар гоё юм бэ гэж бодчихсон. Тэгээд би өөр бас балбагдаал ингээл яваад тэр. Би ч өөрөө бас яг мэдчихсэн болохоор тэгсэн хэрнээ яг ингээд толгондаад ирсэн чи өөрөө бас юм байна. Сайхан байна. Тэр гоё. За, нормал. Тэр мэдээж эмхтэн хүн бол ийм сайхан гоё хайртай хүнээсээ сүүн хүчийг авна гэдэг бол бас амьдралын бас нэг эзэж мартахгүй нэг хүчлэг бол та. Яг одоо төрж байгаа сэтгэл нь ямар байна. Зүгээр энэ өө чайл хамаагүй шүү дээ. Чи мэдээж хам баярлсан сэтгэл юм. Чиний ямар харуулсан сэтгэл шүү дээ. За тулгамдаад байгаа хоёр хосоогоо тэгвэл төр хүндэтгэлийн одоо ширээнд нь өрья. Тэгээд хоёр хосынхоо сэтгэлийг хуваалцаж би юмдээ бас ямар зүйлийг одоо амлахыг бол бид таашгүй. Тийм учраас бол ширээнд нь өрж суулгаад хоёр хайртай хосыгоо бол одоо хэсэгхэн зуур одоо бүгдээрээ тайван орхицгоё. Тэгээд бидний одоо барих сюрприз бол энэ хүрээ дуусаагүй байгаа. Ямар ч байсан эхний байдлаар бол одоо нэлээ өдрөөс хойш уур уцаартай явсан. Одоо бодвол өсөж байгаа байлгүй. За ямар ч байсан нэг хайрын бэлэгдэл болсон улаан дарснаас бол одоо тулгаж явах хэрэгтэй хаа гэж бодсон. За ингээд ундрмаага ширээнд өрөө. Өөрийгөө ширээнд өрөё.
миний шүтэн миний хайр Pride can stand 1,000 trials. The strong will never fall. Тэглийн хайрын зовг маань таалагдав. Таалагдлаа. Шамттай болсон. За, өнөөдрмаг таалагдав. За тэгэхээр өнөөдрийн энэхүү нэвтрүүлгийг бол зөвхөн тоо эрт зориулж бэлтгэсэн байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн дөрөв ёсоор тоо хоёр маань одоо ингэх хэрэгтэй байгаа. Яг чихэр дэлгэц рүү харж агаад их орон дээр байгаа ТV Plus-ыг орон дээр үзэж байгаа үзэгчдийнхээ өмнө хайртай аав ээжийнхээ өмнө ах дүүгийнхээ өмнө найз нөхдийнхээ өмнө хизээч хагцаж салахгүйгээр хамтдаа насан эцэслээ одоо ийм хосууд байна. Амьдралыг цэцгэлүүлж амьдрнаа гэдэг ийм амлалтыг өгөх хэрэгтэй байна. За мэдээж залуугаас эхлэе тийм ээ. За TV8-ыг үзэж байгаа үзэгчд болон мөн үргэлж ирсэн найз нөхөд, аав ээж, ах дүү нар тэдний өмнөөс таны ажилтайгаа насан турш тааж захлаа сайхан амьдрнаа гэж амлаж байна. Хайртай шаар. Энэ юм та бүхэнд болон хайртай хандаа маш их баярлалаа. Өдөр маш их сайхан өдөр байна. Ёстой ингэж бэлэг орно гэж өстой бодсонгүй. Хайртай ханийгаа төрүүлж өгсөн ээж аваа хоёрт нь баярлалаа. Хаалт надад ирсэнд нь баярлалаа. Маш хайртай шүү. Насан турштай хамт байна. Амлаж байна уу? За тийм ээ, энэ бол манай нэвтрүүлгийн яг гол оргил хэсэг байсан юм аа үзэгчтэй. Тэгэхээр бид мэдээж залуу хосуудаасаа нэг нэгнийхэн өөдөөс харж суугаад түүний цэнхэр дэлгэцээр энэхүү нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байгаа бүх хүмүүсийн өмнө энэхүү хайртай хосууд маань гараасаа чангатад хизээч хагцахгүйгээр насан эцэлтэй хамт байна гэдэг амлалтыг бол хоёр биенээс нь авахыг хүссэн юм аа. Ингээд манай нэвтрүүлгийн манай оргил хэсэг энэ хүрээд бас түр завсарлаж байна. Тэгээд яг одоо бүгдээрээ бас нэвтрүүлэг ингээд дуусаагүй шүү хоёроо. Тэгээд гараад бас одоо бидэнд үзүүлэх ёстой нэг зүйл байгаа. Тэгээд тэр бол бидний нэвтрүүлгийн өнөөдрийн энэхүү ТV8 Plus-с эрхлэн хүргэж байгаа хайрын гэрч нэвтрүүлгийн маань бол хамгийн сүүлийн сюрприз авах болно. Тэгээд бүгдээрээ одоо тийшээ явцгаая. Та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамтаагаар үзэгчтэй бид бүхэн та бүхэндээ дараагийн сюрпризийг бас яаж өртгийг одоо харуулах гэж байна. Нэвтрүүлгийн бол дараагийн сюрприз бол за энэхүү хоёр хосын маань одоо хэрхэн аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлсэн бэ гэдгийг бол яг одоо төв талбайн уртлын нийслэл дэлгэцээр бол гаргах чинь. За тэгэхээр энэхүү хоёр хосын маань бол аз жаргалтай өнгөрүүлсэн мөч яг одоо энэхүү талбайн уртлын нийслэл дэлгэцээр бол гарч байгаа маа. Энд манай Бат хоёрын сэтгэлээ шингээж зориулж бичсэн хайрын загтал байгаа маа. Тэгээд энэхүү загтлыг уншиж за ундрамага нааш урьж байна. Энэ бол манай нэвтрүүлгийн дараагийн нэгэн сюрприз байлаа. Тэгээд талархаад баршгүй. Сонсогдож байна уу? Оноо гэдэг мөнхийн За дагуултай. сайн тухтай сонсъё. Нэг насныхаа үгийг уншаарай тийм ээ. Та туулж зовж жаргахын альч цагт дэрэгдээс түшиж тулах хан ижлэн олж сонгоно гэдэг хүний амьдралын хамгийн том сонголт, хамгийн том шийдвэр байдаг. Би ухаанд хан чамтайгаа учирсандаа өнөөдөр энэхэн хорвоо дэлхий дээр хамгийн аз жаргалтай эр хүний нэг болсон. Өрөөсөн жигүүртэй шуу дүүлэн нисэж чадахгүй адил чамтайгаа учрах хүртлээр би чинь чамайгаа эрен бидэрч явсан. Алс холход дүүлэн нисэх сэтгэлийн жигүүр хайрлсан амраг жаахан чиний итгэл хайрыг дааж альваад хандахдаа эр хүний төвчээр хад уужуу ухаан ноён рууг зааж хайртхан чинийхээ болон удахгүй мэдлэх алг үрийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаан хумсарлаж сайн хан сайн эцэг байхын төлөө хайр нь чадлаараа хичээх болноо хайрт минь чамдаа амлая. Санснаар болдоггүй хүний амьдралын зам дардан биш байдаг болохоор
хэн бүхний л өмнө үл ойлголцол болоод хүндрэл бэрхшээлүүд магадгүй нэг бус удаа гарах л байх л да. Тэр бүрийд хин хүлээцтэй уужуу тайвуу ухаалаг байж аливаа асуудалд хандаж чадвал тэр нь өөрөө эргээд амьдралын нэгэн туршлага болж зүрх сэтгэлийн нандин холбоосыг улмал батжуулдаг юм болов уу гэж хайрн боддог. Хараа ганц олдох насны минь жаргаж зовх альж цагт хамт байж амьдралын минь алтан багна төшиг тулгуур болох хань минь бол ганцхан чийлгэж би чинь чамдаа итгэж чамаагаан хайрлаж чамаагаа сонгосон. Харин чинийхээ төлөө удахгүй бидэн дээрх бурхнаас илгээсэн бэлэг болох хонгорхон үрийнхээ төлөө ирээдүйн сайхан өнөр гэр бүлийнхээ төлөө хичээн зүтгэж өрх гэрийн тэргүүн эр хүн болгон хувьд та нарыгаа юугаарч дутаалгүй элбэг хангалуун итгэл хайр инээд баяслаар дүүрэн амьдруулах болно. Энэ бүхнийг хамтдаа зогцлоож эргэх хорвоогийн өдрүүдийг хамт туулах эхнэр минь болооч хайрт минь би чинь чамдаа хязгааргүй их Эхнэр нь болоход биелнэ үү? Хайртай шаа. Баярлалаа. За тэгэхээр хайрын гэрч нэвтрүүлгийн маань хамгийн анхны дугаарт оролцсон хосуулах Баттбаяр болон Ундрмаа нартай бол мэдээж нэвтрүүлгийн зүгээс одоо Баттбаяртайгаа нийлж компьютерж зохион байгуулсан зүйлүүд маань бас маш амжилттай боллоо гэж бодож байна. Тэгээд яг одоо энэ ч бол нэвтрүүлэг маань ингэж өсөстэй байгаа. Тэгээд мэдээж хоёр хост маань өнөөдөр таалагдсан болов уу гэж найдаж. Маш их таалагдлаа. Тэр амьдралдаа одоо насан туршдаа мартагчгүй нэг зүйл маань болж ирдэж байна. Маш их баяртай. Манай Ундрмаа Мэдээж баяртай. Танай нэвтрүүлгийн хамт олон, TVN телевизийн хамт олон маш их баярлалаа. Өшөө олон хосыг ингэж сайхан баярлалаа дараа. Харин их жолоороо. мэдээж бол TVN телевизийн хайрын гэрч нэвтрүүлэг бол нэвтрүүлэг эхлэхэд үзэгч та бүхэндээ бас хэлсэн. За залуу гэр бүлүүд сүүлийн үед бол маш ихээр салж байгаа, хүүхдүүд маш ихээр өжирж байгаа. За тэгвэл үүний эсрэг уриалга нэвтрүүлгийг бол бүрхээр зорин чадан ядам бол хийж байгаа. Нэвтрүүлгийн хамт болон TVN телевизийн хамт олноос энэхүү цэцгийн баглааг Ундрмаадаа барьж байна. Тун удахгүй одоо бас үрийн зулаа өнөрлөж ижи болно. Ингээ маш сайн ээж болоорой, маш сайн хань байгаарай. Чадвартай эр хүний ард маш сайн арт талаагаарай гэж хамаас хүсгэн. За баярлалаа. За тэгэхээр үзэгчтэй TVN телевизээс эрхлэн та бүхэнд хүргэж байгаа хайрын гэрч нэвтрүүлгийн маань хамгийн анхны дугаар үзэгч та бүхэнд таалагдсан байхаа гэж бодож байна. Мэдээж алдаа тооноотой зүйл байсан байж магадгүй бид улам чанарж байгаа нэвтрүүлгээ улам гой сюрпризүүдээр өшөө болох хосуудыг бол нэгтгэж одоо энэ хүү хайр сэтгэлийн баттгаж та бүхэндээ бас үзүүлэх болно. Тэгэхээр үзэгч та бүхэн маань нэвтрүүлэгтэйгээ хамт дугаар TVN Mongolia пэйж хуудсанд энэ хүү нэвтрүүлгүүд одоо өрөөтэйгээр тавигдсан байх болон та бүхэн сайхан хайрын дурсамжийг үзэж одоо бас дотроос хөвлөгдөхийг хүсвэл TVN Mongolia пэйж хуудсаар зогсож энэ хүү нэвтрүүлэгтэйгээ үргэж хамт дугаар гэж үзэгч та бүхнээс хүсвэнэ. Баярлалаа үзэгчтэй. За баярлалаа.